Нүд нь маш эмзэг мэдрэхүүн эргэтэн бөгөөд гадны ямар нэгэн нян вирусээр халдварлагдсан тохиолдолд дотоод бүтцэн гэмтэгтэй амархан. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тооцоосноор дэлхийн хэмжээнд сохрол, сул хараатай нийт 253 сая хүн байгаагаас 36 сая нь сохор, 217 сая нь дунд ба хүнд хэлбэрийн хараа муудалтай байна. Сохрол, сул хараатай иргэдийн 80% нь хөгжиж буй орнуудад байгаа ба нийт сохрол, сул харааны 75%-ийг сэргийлэх, эмчлэх боломжтой юм. Хотчлд тархалт ихссэнтэй холбоотой сүүлийн жилүүдэд чихрийн шижингийн шалтгаанд сохрлын тохиолдол ихсэх хандлагатай байна. Тэгэхээр нүдний хараа маань өөрөө нэг гаднаас ирж байгаа одоо юм сүзэгдэл гэрлийг одоо нүдний одоо тунгалаг орчингууд маань энэ нь болохоор нөгөө эвэрлэг өмнөд хоргын шингэн за тэгээ болор шилэнцэр гэх мэтээр одоо нэвтрүүлээд нүдний арын шар толб дээр хүлээж авдаг. Тэгэхээр тунгалаг орчингууд маань өөрөө хэвийн бэжэж одоо хүлээж авч байгаа шар толб маань өөрөө хэвийн бэжэж одоо нүд одоо хараа сайн одоо хүний нүдүүдэд сайн харах ёстой. Тэгэхээр одоо хүний одоо тунгалаг орчинд нөлөөлж байгаа олон хүчин зүйлсэд байна л да. За үүнд бол мэдээж за насжилттай холбоотой болор цайх эмгэг, нүдний даралт ихсэх эмгэг, за тэгээд шар толбны эмгэгүүд, за мөн одоо төрөлхийн нүдний өвчлүүд байж болно. За удамшлын гаралтай нүдний өвчлүүд байж болно. За гэмтлийн гаралтай, за тэгээд өрөвсөлт өвчнүүд, биеийн одоо бусад шалтгаанаас биеийн өрөвсөлт өвчнүүдээс шалтгаалсан нүдний өвчлөл, за тэгээд халдвар өвчнүүдийн зэргээс шалтгаалаад одоо нүдний өвчлүүд бол үүсдэг. За нүдний тунгалаг орчингууд маань өөрөө хэвийн мөртлөө, за нүдний олон хүчин зүйлсийн нөлөөгөөр одоо нүдний хараа муудах буюу гэрэл хурлын эмгэг үүсэж байгаа. Ер нь бол одоо яг нүдний өвчлөлийн хувьд авч үзэх юм бол одоо монголч төр дэлхийн хэмжээнд ч төр нүдний өрөвсөлт өвчнүүд нь бол хамгийн их өрөвсөлт өвчин тэгээд дээрэс нь гэрэл хурлын эмгэг хамгийн их тохиолддог. За яг одоо нүдний хараа алдалтын хувьд одоо тохиолддог өвчлөл нь болохоор нүдний болор цайх эмгэг, за тэгээд нүдний даралт ихсэх өвчлүүд бол хамгийн өндөр тохиолддог байгаа. 2017 оны статистик мэдээллээр Монгол улсад хөгжлийн бэрхшээлтэй 106,079 иргэн бүртгэгдснээс 11,450 иргэн харааны бэрхшээлтэй байгаа бөгөөд харааны бэрхшээлтэй болсон шалтгаанаар нь авч үзвэл 3,159 иргэн төрөлхийн 6,058 иргэн өвчин ба гэмтлийн улмаас хараа алджээ. Манай улсын хувьд 2014 онд хийсэн 50-аас дээш насны иргэдийн дундах сохрол, сул харааны судалгаагаар нийт 50 мянган хүн сохрол, дунд ба хүнд хэлбэрийн хараа муудалтай байна. Дэлхийд дээр одоо 1.2 тэрбум хүн одоо яг одоо гэрэл хурлын эмгэгтэй буюу нүдний шил зүүх шаардлагатай байна гэсэн тоо байдаг. За одоо энэ маань болохоор одоо 1940 онд одоо Азад одоо гэрэл хурлын эмгэг маань одоо 10-20% байсан бол одоо орчин үед яг одоо бол одоо энэ нь хэд дахин өсөд 80-90% болж өссөн байгаа. Тэгээ манай эмнэлэг дээр үзүүлж байгаа үйлчлүүлэгчдийн хувьд болохоор бас гэрэл хурлын эмгэг буюу одоо нүдний шил зүүх шаардлагатай хүмүүс бол одоо бас 60-аас 70% таа байгаа. Техник технологийн дэвшилттэй холбоотойгоор сүүлийн жилүүдэд бага насны хүүхдүүдийг ухаалаг, гар утас, зөөврийн компьютер зэргээр хараа хяналтгүй тоглуулах удаан хугацаагаар зурагт үзүүлснээс болж хараа муутай хүүхдийн тоо нэмэгдэж байгааг мэргэжилтнүүд хэлж байна. Шинжээчдийн үзэж байгаагаар бага насны хүүхдийн хараа 6 сарын дотор маш амархан мууддаг бөгөөд харин нөхөн сэргээхэд хэдэн 10 жил шаардлагатай байдаг байна. Гар утас компьютер зурагтыг буруу хэрэглэснээр тэр ялангуяа одоо удаан ширтэгтэй тэгээ дээрэс нь харанхууд их үздэг те хүмүүс тэр тохиолдолд одоо тэр гэрэл хурлын эмгэг тэгээд өөрөөс нь нүд хурааших эмгэг зэрэг нь бол бас үүсдэг. Төрснөөс хойш одоо хүүхдийн нүд одоо өсөлттэй хамт одоо ялгаагүй ингээд явагдаж хөгжиж идэг. Тэгэхээр одоо жишээ нь 0-аас 6 сартай хүүхдүүд одоо тод өнгөийг ялгаж хардаг. Тэгэхээр 3 сараасаа хүүхэд одоо нэг яг өнгө ялгаж одоо юм руу одоо төвлөрч харах чадвартай болдог. 6 сараа суртаатай бол хүүхэд яг одоо юмны дүрсийг одоо яг гүний одоо 3D хэлбэрээр одоо харж сурдаг гэсэн үг. Тэгэхээр ингэж хөгжиж явсаар одоо 4-өөс 7 настайдаа одоо яг хүүхдийн хараа бүрэн хөгжиж харааны чадал нь одоо бүрэн хөгждөг гэсэн үг.
Тэгээд 7-аас 15 настайдаа хос хараа хөгжих үедээр ингээд хөгжөөд явж байдаг. Тэгэхээр хүүхэд гэлтгүй насанд хүрэгчдэд компьютер гар утсыг одоо буруу хэрэглэснээсээ болоод нүдэнд хит ачаал өгөөд тэр гэрэл хурлын эмгээг үүсгэх том шалтгаан болж байгаа. Хүүхдийн сохрол сул харааны үндсэн шалтгаануудад төрөлхийн болрын цайлт, дутуу нэрэн торлогийн эмгэг, төв мэдрэлийн системийн гаралтай, нүдний эмгэгүүд, хялар өвчин, засагдаагүй харааны гажиг орж байна. Хүүхдийн харааны хөгжил 6 нас хүртэл явагддаг тул нүдний аливаа өвчнийг эртэлрүүлж эмчлэхгүй бол насан туршдаа хараагүй эсвэл сул хараатай болох аюултай байдаг. Олон улсын байгууллагуудтай хийсэн хамтарсан судалгаагаар сургуулийн насны хүүхдийн 15% нь харааны гажигтай байгаа ба харааны шил зүүх шаардлагатай хүүхдүүдийн 75% нь харааны шилээ авч зүүгээгүй байдаг байна. Хүүхдийг одоо багт нь одоо зурагтыг одоо ойроос үзэж байна уу? Тэгээд нэг нүдэ хааж үзэж байна уу? Ямар нэгэн зүйлийг харахтаа одоо ойртуулж харж байна уу? За тэгээд одоо ном унших, юм бичих, зурах үедээ одоо уцаарлаж ууралж байна уу? За бүр бага насны хүүхдийг болохоор одоо нэг нүдийг одоо хаалгаж байгаа шалгах хэрэгтэй. Энэ үед одоо нэг нүдийг хаангууд одоо уурлаж уцаарлаж байна уу те? Тэр бүгдийг шалгах. Тэгээд дээрэс нь хялар харж байна уу? Энэ бүгдийг ингээ эцэгчүүд анзаарч агаад яг нүдний эмчэд үзүүлж агаад тохирсон шилээнүүдээ зүйлэх шаардлагатай байдаг. Тэгэхээр хүүхдийн нүдийг одоо багаас нь уншлуулад шаардлагатай бол нүдний шилийн зүйлэх шаардлагатай. Энэ маань өөрөө нөө зүүхгүй байгаад байвал мохос хараа үүсдэг. Мохос хараа гэдэг маань өөрөө яванд одоо нүдний шил таархаа болждаг. За тэгэхээр тохирсон шилийн бол зүйлэх шаардлагатай. Тэгэхээр одоо нүдний шил зүүсэн зүгөөгүй нэг амьдралын буруу хөвшлээс болоод хараа мууддаг учраас заавал нүдний шил зүгээд мууддаг, нүдний шил зүүхгүй бол мууддаг гэсэн ойлголт бол байхгүй. Тухайн үед тохирсон шилийг нь зүйлгэж авах шаардлагатай. Хэрэв таны хүүхэд 3 хүртэлх настай бол зурагт үзүүлэхээс аль болох зайлсхийх шаардлагатай. 4 настай бол өдөрт 15-аас 20 минут, 5-аас 7 настай бол 15-аас 30 минут зурагт үзэж болно. Харин бага насны хүүхэд 2 цагаас илүү хугацаанд зурагт болон компьютер гар утас үзэж байвал зөвхөн хараа муудаа зогсохгүй бий болоод оюун ухааны хөгжилд маш хортой нөлөө үзүүлдэг байна. За компьютер гар утасын хэрэглээг бол одоо багасгах, одоо бүр хорих хэрэгтэй. За өдөрт бүр 30 минут л үзэхэд хангалттай. Хэрвээ одоо хүүхэд даалгавраа хийн, ном уншин тэр үед болохоор одоо 30 минут тутамд одоо нүдийг амраах шаардлагатай. Нүдийг амраана гэдэг маань өөрөө нэг алсын хараалуу 30 секунд одоо харуулах шаардлагатай байдаг. Тэгээ ер нь бол нүдний хамгийн гол одоо хараанд нөлөөлдөг дасгал бол алсын хараалуу ширтүүлэх дасгал. Мөн чихрийн шижин өвчин болон артерийн даралт ихсэх зэрэг архаг өвчнөөс сэргийлэх, хит ягаан туяанаас хамгаалж нарны шил зүүж байх, нүдээ амрааж тогтмол дасгал хийх, хоол хүнсэндээ витамин А, С, Е зэрэг амин дэмээр баялаг луван, загас, өндөг, ойн жимсгнийг хэрэглэж заншилснаар та хараагаа хамгаалж чадах юм. Мөн нүдний эмчит тогтмол үзүүлснээр хараа мудах, сохрох болон бусад төрлийн харааны бэрхшээлээс өөрийгөө сэргийлэх боломжтойг эмч мэргэжилтнүүд зөвлөж байна.